Дараагийн сетийн бодлого хамтдаа бодцгоё. За энэ юкэш өгцсөн байна. Тэгэхээр маш зарим хүмүүс бол ийм урт юм харахаараа ямар хэцүү юм бэ гэж бодчихдог. Ер нь л гэхдээ жоохон оролцоход бол ихэнх бодлогод хүнд харагддаг ч гэсэн ялангуяа сетийн бодлогод итгүү үйлээ гараад ирдэг. Амар хэлбэр бодлогод байдаг. За энэний хувьд C эерэг тогтмол тоо гэдээ өгцсөн. Тэгээд бол энэ тэгштэлийн одоо нэг хариу нь утгыг нь болоорой x-ийн утгыг болоорой гэж. Тэгэхээр хэдүүл x тэнцүү тэд гэж болох юм бидний бодлогын гол зорилго гэсэн. За тэгэхээр тэнцүүний нэгтлээ энийг гаргачих багш. Тэгвэл юу болох вэ гэхээр x квадрат хуваадаг нь язгуурдоор x квадратаас хасах нь c квадрат, хасдаг нь c квадратыг хуваадаг нь язгуурдоор x квадратаас c квадрат тэнцүү 39 болчихж байгаа. За тэгвэл энэ хоёр хоёулаа ижил хуваарьтай буюу доороо хувааж байгаа тоо нь ижилхэн байгаа учраас нэг хуваар л оруулчихвал. Өөрөөр хэлбэл яаж болох вэ гэхээр x квадратаас c квадрат хуваадаг нь язгуурдоор x квадратаас c квадрат тэнцүү 39 болно гэсэн. За тэгэхээр энэ хоёрыг бид нар хурааж болно. Энэ хоёрыг хураахаар юу гарч ирэх вэ гэхээр язгуурдоор x квадратаас c квадрат тэнцүү 39 болчихдог байхгүй. За энийг одоо бодохдоо x болохын тулд хоёр талд нь квадрат зэрэг дэвшүүлье гэж. За квадрат зэрэг дэвшүүлвэл энэ маань юу болох вэ гэхээр x квадратаас c квадрат тэнцүү 39 квадрат гээд x олохын тулд хасах c квадратыг тэнцүү гэдэг нүүдэлд оруулчвал 39 квадрат дээр нэмэх нь c квадрат. За тэгвэл x тэнцүү юу болох вэ гэхээр нэмж хасах нь язгуурдоор 39 квадрат дээр нэмэх нь c квадрат гэдэг хоёр хариу гарч ирнэ. Тэр энэ хоёр аль нэг нь бидний хариултанд байгаа буюу энэ бодлогын хувьд бол D хариулт нь шууд утгаараа бидний хариу болж дуусч байгаа гэсэн үг. Тэгэхээр D харахаар ер нь бол яг энэний хасагтай утга нь болж байгаа учраас энэ бодлого ингээл дуусаа. Тэгэхээр энэ бол нэг амар санаа зовж стресстэй байх төрлийн бодлого бол нэг биш. Зүгээр ингээд тэнцвэрийн нэгтлээ хараад 1 2 3 хөлийгээл гараад ирж байгаа хэлбэр бодлого баг шүү guys.